Audio Jungle. Та бүхний драмригри дотоодын цэргийн байгууллагаас дотоодын цэргийн TikTok дугаар ангийн цэргийн ротын ахлах төрүүч өн олдын хамгийн сайн найзыг бид бүхэн ураад байна. За өнөөдөр бид нар хугацаа цэргийн нэг өдрийн үйл ажиллагаатай танилцгагаа. За сайн байцгаана өглөөний минь. За намайг Эрдэнэ 2 тогтой Батэрдэнэ гэдэг Төв аймгийн Баян сумын харьяа тийм залуу байна. За тэгээ одоо болохоор хэмжилтийн инженер гэдэг юм ажил хийдэг. За нэг барилга зураг туслын компанид хэмжилт хийдэг. Гадуур байр орон сууц ерөн талбай хэмжээнээсээ дутж ийн үгүй юу гэдгийг шалгадаг юм ажил хийдэг. За өмнөд дээр бол ялчгүй нэг газар өсөж төрсэн. Тэгээ багын найзууд байгаа. Ийм өдөртөө замгийн хүрээндээ ингэж угсрагдсан юм тийм үү. За тэгээд дараагийнх нь сум. Өнөөдөр манай анги байгууллагад шинээр цэргийн нэг өдөртөө танилцахаар нэг хугацаа цэргийн албаа гэж ирсэн байна. Орлох уу? Үст. За сайн байцгаана уу. За сайн байна. За албасаа чинь сайн. Нэг юм хөвөл Хүсэлмэн зөвхөн чи байх болно. За албасаа нөө. Сайн. Албаа чинь. Тэгээд сая 5 сард ирсэн одоо тэгээд нэр төртөө сайн агаад байж байгаа марах сайхан юм. Сая яасан орж ирэхэд гайх уу? За ер нь нэлийн гайхлаа, шоконд яах вэ л тэгээд олон жил энгийн хувцастай харсан да. Тэгээд алганы хувцастай. Багасаа тэгээ сайхан цэргийн хувцас хүмүүсж тоглож өссөн. Тэгээд яг албан ёсоор цэргийн армийн хуаранд ингэж хувцастай орж ирснээс би зэрэг бас гоё байлаа. Тэгээд ямар сэтгэл төрөв? Яг тэрийг нэг детальны гоё наривчлалтай тайлбарлаач. Тэгэл орж ирэх чинь гайхлаа цэргийн хувцастай. Орчлсан анх хичээл ороо сууж байхад нэг албаагч ирнэ гэдэг чийсэн. Албаагч нэг шилсэн. Нэг шинэ хугацаа зэрэг албаагч ирж байгаа шүү. Тэгээд чи тэр өмнө хүлээж аваад байжаарай. Тэгээд харсан чинь нэг таньдаг царай. Тэгээд гайхлаа, их гоё байлаа. Их том сюрприз боллоо. Тэрнээс ч одоо тэгээд мөрөц дүүрэн албаа нэр төртөө сайхан. Чинь анх явахт нь ч гэсэн мэдчихлээ байлсан л та. Би чамд хэлжсэн юм шүү дээ. Миний найз очоод төдөлдөхгүй дөрөвчлчих واخаа. Тэгээд эргэж авчихгүй байсан. Ирэхгүй байхад яг юу гэж бодсон. Жаахан гонсоо бол за ингээд мартчихдаг юм байна даа гэж бодчих тээ. Ийм хоёулын тийм. За одоо та. Миний би дотоодын цэргийн TikTok дугаар ингээд 2024 оны 1-р ээлжээр хугацаа цэргийн албаагчаар татаад ирсэн. Уг байгууллага хугацаа цэргийн алба хаах болсноороо давуу тал бол маш их. Жишээ нь 10 жилээ төгсөөд ирсэн залуучууд ахиж ихтэй суралцах боломжтой. Мөн тодорхой 9 төрлийн мэрэгчлэр суралцаж ажлын байраар хангах боломжтой. Мөн жолооны курст хамрагдаж бас англи хэл ахиулах, бие англи хэл даруулах хэмжлэн маш их боломжуудыг дотоодын цэргийн анги байгууллага олгодог. За миний би бол одоо уг анги байгууллагатай мэдээж жолооныхоо курс суугаад авлаа. Мөн магистрийнхаа сургуульд сураад авч байна. Тэгээд дотоодын цэргийн байгууллага бол маш том боломж, маш том үг таалгыг нээж өгсөн залуучууд маш их туслалцаа дэмжлэг үзүүлж байгаа юм байгууллага байна. Одоорж гүйцэтгэх.
Миний найзын хувьд бол ер нь хаач явсан хамт олон мандайлтыг үргэлж хичээнгүй сан чанартай, бусдыг мандайлах ур чадвартай, за юмны төрөнд бас цахиур хагалж явдаг, мөсийг нь хагалж чаддаг тийм найз маань байгаа. Хугацаа цэргийн албанд дотоодын цэргийн тэг 5 дугаар ангид бас цэргийн мандаа болж урд нь бас команд өгөөд төвчүүлээд алхаж яхахыг харахад бол сайхан байна. Тэгээд бас миний хувьд өнөөдөр нэг өдрийг хугацаа цэргийн албандаас ямар хөө байдаг вэ гэдэг үүднээс бас ирж бас хамтдаа нэг өдрийг өнгөрүүлж байна. Тэгээд хажууд нь бас мөрц дүүрэн хүний хажууд суухад бас жоохон яг гоо имэлттэй гэхээс илүү цаанаасаа нэг хөндлөмөр сэтгэл төрдөг юм байна. Арутиш! Эрк! Бэлтгэлчдэр от цагаан амраарай. Цагаан амраарай. За тэгээд өнөөдөр хугацаа цэргийн албанд аль тааж байгаа нийт цэрэг ирчүүдтэйгээ хамт нэг өдрийг хамтдаа цэргийн амьдралаар амьдарч өнгөрөөж үзлээ. Тэгээд Монгол орныхон өнцөг болон бүрээс татагдан ирсэн нийт 5 олон ирчүүдтэй нэг өдрийг хамтдаа цэргийн амьдралаар өглөө босхоос орой унтах хүртэл хамтдаа өнгөрөөсөнд бас маш их баяртай байна. Тэгээд цэрэг гэдэг үгний яг жинхэнэ утгыг мэдэрч зэрэг бүх зүйлсийг хийж өглөө сэрхээс ихсүүлээд өдрийн хоол, бие тамир, забуу задлж усрах хичээл, за тэгээд жигсаалын бэлтгэл, оройн тоо гэх мэтлэн маш гайхалтай дурсамжуудыг, маш гайхалтай мөчүүдийг бас хамтдаа өнгөрүүлсэндээ бас маш их баяртай байна. Тэгээд найзаараа маш их бахархах сэтгэл төрж байна. Тэгээд энэхүү бичлэгийг үзэж байгаа нийт нэрчүүдтэй болон дүүнэртээ хэлэхэд жинхэнэ эр хүн болж одоо төрснийхөө утга учирыг мэдэрч цэргийн жинхэнэ албыг бас нэр төртэйгээр хаахыг бас та бүхэндээ уриалж байна. Тэгээд энэхүү бичлэгийг үзсэн та бүхэндээ баярлалаа.